Эрхэм үзэгч та бүгдтэйгээ шинэ оны босгон дээр уулз учирч байгаадаа баяртай байна. Өнгөрч буй оныхон амжилт бүтээлийг дүгнэн эх оныхон хийх ажлаа төлөвлөсөн өдрүүд дэлхийн өнцөг булан бүрт өрнөж байгаатай зэрэгцэн Батлан хамгаалалт салбарч энэ оныхон онцлог үйл явдлуудыг тооцтглоо. Өнөөдөр бүтээсэн бүх хүмүүн түүх болон үлдэх он цагийн хэлхийг амжилтаар үдэж буй Батлан хамгаалах зэвсэгт хүчний энэ оны онцлог үйл явдлыг эх орны төлөө нэвтрүүлэг энэ оныхон отхон дугаараар онцлон үзүүлж байна. Өнгөрөх 2016 оны онцлог тэргүүний үйл явдал бол Монгол улсын Батлан хамгаалахын багц хууль болох Батлан хамгаалах тухай, зэвсэгт хүчний тухай, цэргийн албаны тухай, цэргийн албаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг улсын хурлын ээлжид бус намрын чуулганаар хилцэн баталсан явдал байлаа. Энэхүү хууль нь хууль эрх зүйн орчныг шинчлэх, үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, тулгамдж байгаа олон асуудлуудыг шийдвэрлэхэд томоохон дэмжлэг үзүүлэх учиртай юм. Тус хууль нь цэргийн байгууллал нэгдмэл байх, улс орны батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэх, үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор үүссэн олон шинэ харилцааг үр дүнтэй зохицуулах, бие бүрэлдэхүүний нийгмийн хамгааллыг сайжруулах, зэвсэгт хүчний хөгжлийн бодлогыг тодорхойлох, стратегийн ба нэгдсэн ажиллагааны төлөвлөлтийг төгөлдршүүлэх, үр гүйцэтгэх чадварыг дээшлүүлэхэд чиглэгдсэн эрх зүйн баримт бичиг юм. Эдгээр хуулиудын хүрээнд төрийн цэргийн байгууллал хөгжил 2030, зэвсэгт хүчнийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрүүд батлагдсан юм. Хууль эрх зүйн шинжилгээний хүрээнд зэвсэгт хүчнийг хуурай замын цэргийн болон агаарын цэргийн командлыг байгуулах шийдвэрийг засгийн газар гаргалаа. Батлан хамгаалах бодлого нь улс орны бүхий салбарыг хамрахын зэрэгцээ эргэн бүрийн оролцоонд тулгуурласан цогц арга хэмжээ учир өнгөрсөн 7 дугаар сарын 21-ний өдөр Монгол улсын их хурлаар батлагдсан Монгол улсын засгийн газрын бүтцийн тухай хуулиар Батлан хамгаалах яам нь ерөнхий чиг үүргийн яам болон үйл ажиллагааны цар хүрээг улам өргөжүүллээ. Батлан хамгаалах салбарын гадаад харилцаа хамтын ажиллагааны нэг чухал үүрэг бол Монгол улсын аюулгүй байдлыг улс төр дипломатын аргаар ханган төрийн бодлогыг хэрэгжүүлэх явдал байдаг юм. Тиймдээч Батлан хамгаалах салбар гадаадын улс орнуудтай хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлж байна. Энэ 2016 онд Монгол улсын Батлан хамгаалах яам олон улс оронтой хамтран ажиллах санамж бичиг байгуулан гэрээ хэлэлцээ үзгэлсэн. Тэдгээрээс анхудаа бүгд найрамдах Итали улстай Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол улс бүгд найрамдах Итали улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгууллаа. Түүнчлэн Япон улсын өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байгуулсан гэрээний дагуу цэргийн инженерийн чадварыг дээшлүүлэх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж дууслаа. Хөтөлбөрийн хүрээнд цэргийн инженерийн техник хэрэгслийг манаас гардан авч Япон улсын мэргэжлийн бүрэлдэхүүнтэй хамтран зэвсэгт хүчний цэргийн инженерийн бүрэлдэхүүн замын мэргэжлийн сургалтанд хамрагдлаа. Зэвсэгт хүчний жинжийн штабын дарга Хушууч генерал Дава бүгд найрамдах Хятад ард улсад хийсэн албан ёсны айлчлалыг бүгд найрамдах Хятад ард улсын Батлан хамгаалах яам өндөр түвшинд зохион байгуулж айлчлалын үеэр зэвсэгт хүчний жинжийн штабын дарга Хушууч генерал Дава бүгд найрамдах Хятад ард улсын цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Хуранда Сью Цилиантай албан ёсны уулзалт хийлээ. Түүнчлэн Монгол улс Орос улбаны улсын зэвсэгт хүчний хамтарсан цэрэг техникийн хамтын ажиллагааны ажлын бүлгийн 8 дугаар хуралдаанаар Монгол улсад цэрэг техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол улсын засгийн газар Орос улбаны улсын засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн хүчинтэй хугацааг 2017 оноос 3 жилийн хугацаатаагаар сунгахаар тохиролцлоо. Монгол цэргийн мэргэжлийн ур чадвар дотооддоо төдийгүй олон улсад өндрөөр үнэлэгдэж байгаа энэ цаг үеүүдэд Батлан хамгаалах салбарын гадаад харилцаа хамтын ажиллагаа улам бүр тэлсээр байгаа. Үүний хүрээнд хамтарсан болон олон улсын сургалт даатгалууд өөрийн орон төдийгүй хэлийн чандад амжилттай зохион байгуулагдаж байна.
Дэлхийн 5 твийн 46 орны 2000 гаруй цэргийн алба хаагчид оролцсон хааны ярилд 2016 энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт дадлагыг Монгол улсад зохион байгууллаа. Энэ жилийн сургалт дадлагын онцлог нь бригад батальоны төвшний команд штабын сургууль, штабын дадлаг сургалт, хээрийн сургууль, барилга ба эмнэлгийн хамтарсан ажиллагаануудыг явуулсан юм. Үүний үр дүнд зэвсэг түвшний энхийг сахиулагчдыг сургах, олон улсын цэргийн эмч барилгын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах, иргэн цэргийн харилцааг бэхжүүлсэн чухал ач холбогдолтой сургалт дадлага болсон юм. Монгол улс Орос улбооны улсын зэвсэг түвшний хамтарсан Сэлэнг 2016 байлдааны бодлоготой тактикийн хээрийн сургууль хүрээгээ тэлж, хил орчмын бүсэд терроризмтэй тэмцэх хамтарсан ажиллагаанд бэлтгэх, хөрш орнуудын зэвсэг түвшний салбарууд хариуцлагын бүсэд хууль бус зэвсэгт бүлэглэлийг илрүүлэх, бүслэн устгах ажиллагаа сэдвээр байлдааны ажиллагааны хүнд дасгалуудыг боловсруулан зохион байгуулж явуулсан нь хоёр орны итгэлцлийг бэхжүүлж, цэргийн алба хаагчдын гар нэлэмжтэй ажиллагаа, зэвсэг техник эзэмшүүлэх ур чадварыг нэмэгдүүлсэн ач холбогдолтой сургалт дадлага болсон юм. Амин дүл хүрэх зэвсэг 2016 олон улсын сургалт дадлагын хүрээнд Аз номхон далайн бүс нутгийн орнуудын цэргийн холбоочдод нэгдсэн үндэсний байгууллагын цэргийн ажиглагч болон штабын офицерын дамжааг тус зохион байгуулсан. Энэ нь бүс нутгийн орнуудын цэргийн алба хаагчдын энхийг дэмжих ажиллагааны чадварыг нэмэгдүүлсэн чухал сургалт болсон юм. Монгол улс түүхэндээ анх удаага олон улсын дээд хэмжээний уулзалтыг их нутагта амжилттай зохион байгууллаа. Дэлхийн давцанд Монгол улсын нэр хүндийг өндөр дүргсэн түүхэн арга хэмжээний нэг болох Аз Европын 11 дахь удаагийн дээд түвшний уулзалт 2016 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан. АСЕМ-ийн бэлтгэл ажлын хүрээнд зэвсэг түвшний тэг 14-р ангийн бие бүрэлдэхүүн АСЕМ Виала хотгонд 168,547 зууны 84 м квадрат талбайг цэвэрлэж, зүлэгжүүлж, 48 харцхан 82 м талбайд 61 автомашины зогсоол шинээр хийж, Шангрила зочид буудлын гадна тогтчлтын ажлыг тус амжилттай гүйцэтгэсэн. Түүнчлэн зэвсэг түвшний цэргийн алба хаагчид уг дээд түвшний уулзалт болон дагалдах хуралдааны үеэр төрийн ёслолын арга хэмжээ, хуралдааны үеэрх гадаад орны өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг ханган өндөр түвшинд гүйцэтгэн ажилласан байна. Дэлхийн талыг мориор туулсан баатарлаг түүхтэй цэрэг дайчдын энэ цагийн түүхийг сэрүүлж яваад цэргийн алба хаагчид сүүлийн жилүүдэд олон улсын чанартай тэмцээн уралдаануудад амжилттай оролцож, Монгол цэргийн суу алдрыг даян дэлхийд дархалж байна. Орос улбооны улсад зохион байгуулагдсан Спасская башны 2016 бүгд найрамдах Солонгос улсад зохион байгуулагдсан олон улсын цэргийн хөгжимчдийн болон хүндэт харуулын наадам. Оросын холбооны улс Казахстан улсуудад зохион байгуулагдсан танкын биатлон, мэрэгэн буудагчийн заг, хээрийн гал тогоо тэмцээн, Рио 2016 Олимпийн их наадам, Швейцарын холбооны улсын Цюрих хотноо зохион байгуулагдсан цэргийн дэлхийн аврах шалгаруулах жуудо бүхийн тэмцээн, Катар улсын Дохо хотноо зохион байгуулагдсан дэлхийн цэргийн аврах шалгаруулах буудлагын тэмцээн, Америкийн нэгдсэн улсад зохион байгуулагдсан бүс нутгийн хамтын ажиллагаа сургуулиудад амжилттай оролцсон нь Монгол улсын зэвсэг түвшний цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, талууд хоорондын цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн үйл явдлууд байлаа. Монгол улсын хэмжээнд 4 жил тутамд уламжлал болгон зохион байгуулагддаг Монголын бүх ард түмний 14-р их наадамд зэвсэг түвшний алдар спорт хорооны тамирчид спортын 18 төрлөөр бэлтгэлээ ханган оролцож, нийтдээ 83 алт, 52 мөнгө, 30 хүрэл медалийг хүртэж, байгууллагын нэгдсэн дүнгээр өвлийн болон зуны төрлүүдэд тэргүүн байрыг эзэлсэн юм. Өмнөх спортын их наадмуудад үзүүлсэн амжилтуудаас агсан амжилттайгаар 12 дахь удаага тэргүүлсэн түүхэнд дахин давтагдчихгүй өндөр амжилтыг гаргаж чадлаа. Засгийн газрын хуралдаанаар 92 жилийн түүхтэй цэргийн төв эмнэлгийг батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын төв эмнэлэг болгон нэрийг нь өөрчлөн үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүллээ. Батлан хамгаалахын яамнаас төрийн тусгай алба хаагчдын эмнэлгийн тоног төхөөрөмж чадварыг сайжруулах төслийн хүрээнд эмнэлгийн орчин үеийн шин техник тоног төхөөрөмжийг шинжлэх, хүлээн авахтай холбогдох эхний шатны арга хэмжээг бүрэн хэрэгжүүлсэн.
Мөн төрийн албаагчийн эмнэлгийн тоног төхөөрөмж чадварыг сайжруулах төслийг хэрэгжүүлэн бүгд найрамдах Австри улсын засгийн газраас үзүүлж буй 7 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 60 нэр төрлийн 123 ширхэг эмнэлгийн техник тоног төхөөрөмж багаж хэрэгслийг нийт 4 удаагийн тээвэрлэлээр хүлээн авч Батлан хамгаалах хууль сахиулах албаагчдын нэгдсэн эмнэлэгт хүлээлт өгсөн. Ингэснээр өмнө нь хийх боломжгүй байсан 17 нэр төрлийн шинжилгээ, 6 төрлийн мэс засал хийх боломж бүрдсэн бөгөөд 2016 онд нийтдээ 84680 хүнд эмнэлгийн эмчилгээ үйлчилгээг үзүүлээд байна. Ийхүү хөрөнгө оруулалтууд хийгдснээр үндэсний аюулгүй байдлыг хангах тусгаалсан чиг үүрэг бүхий байгууллагуудын албаагч төдийгүй нийслэлийн алслагдсан дүүргүүдийн иргэд хөдөлмөрчдөд эмнэлгийн 3 дугаар шатлалын тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх нөхцөл боломж бүрдэж байгаа юм. Энэ нь Батлан хамгаалах салбар төдийгүй эрүүлэг хамгаалах салбарт хийгдсэн томоохон шинжилэл байж чадлаа. Монгол Улсын ерөнхийлөгч зэвсэг түвшний ерөнхий командлагчийн санаачилсан оюутан цэрэг хөтөлбөр 3 дахь жилдээ амжилттай хэрэгжлээ. Энэ жилийн хөтөлбөр Улаанбаатар хотоос гадна хөдөө орон нутгийн 1000 оюутныг хамруулснараа онцлогтой байлаа. Энэ жил оюутан цэрэг хөтөлбөрийг үндэсний Батлан хамгаалахын их сургууль бие даан явуулсан бөгөөд тус сургуулийн төгсөгчид болон гадаадын ихтэй сургуулиудын шинэхэн төгсөгчид оюутан цэрэгийн сургалт бэлтгэлийг шинжлэх ухааны үндслэлтэйгээр анх удаага бие даан явуулсан. Хөтөлбөр төлөвлөгөөний дагуу сургалтын нийтдээ 12 цагт оюутан цэргүүдэд мэдлэг чадварыг олгосон байна. Монгол цэрэг бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд Батлан хамгаалах яам, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтран ажиллаж, зэвсэг түвшний 15 анги байгууллагын 286 цэргийн албаагчийг, үндэсний Батлан хамгаалах их сургуулийн ахлагчийн сургууль болон ахлагч бэлтгэх төвийн 260 гаруй цэргийн албаагчдыг хүнд машин механизмын оператор, засварчин мэргэжлийг эзэмшүүллээ. Мөн байлдааны дүрм БД1 100, БД2 100 цэргийн тактикийн таних тэмдэг тэмдэглэгээ, тэдгээрийг хэрэглэх заавар, сэтгэл зүйн хангалтыг зохион байгуулах заавар, сэтгэл зүйн хангалтыг шалгаж үнэлэх заавар, зэвсэг түвшний нэгтлэн бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг, цэргийн хөгжмийн албаны дүрм, цэргийн сургалт бэлтгэлийн дүнгийн програм, захим шалгалтын програм, цэргийн мэргэжлийн зэргийн програмыг тус шиднээр боловсруулан сургалтад нэвтрүүлсэн нь зэвсэг түвшний үр гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх, бие бүрэлдэхүүний цэргийн хэргийн мэдлэгийг дээшлүүлэх олон талын ач холбогдолтой үйл явдал боллоо. Нийгмийн бүхий салбар төдийгүй Батлан хамгаалах зэвсэг түвшний заламж халгааг бэлтгэн төгсөгдөг Батлан хамгаалах их сургууль Монгол Улсын засгийн газрын 2016 оны 11-р сарын 23-ны өдрийн хуралдаанаар аюулгүй байдал, цэрэг, Батлан хамгаалах чиглэлээр сургалт судалгаа эрхлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын үндэсний Батлан хамгаалахын их сургууль боллоо. Ингэснээр Батлан хамгаалах бодлого, эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн сургууль төвд тогтолцоо бий болох үндэс бүрдэж, дэлхийн олон орны ижил төрлийн сургалтын байгууллагатай адил түвшинд очих, ижил стандартаар сургалт явуулах бололцоо бүрдэж байгаа юм. Энэ оны онцлог нэгэн үйл явдлаар Түүхт гавьяаны одон тангиудыг онцолж байна. Монгол төр улс их орныхоо Батлан хамгаалах үйл хэрэг нэг цагийн бүтээн байгуулалтад амжилттай оролцож, үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн зэвсэг түвшний зарим анги салбаруудад гавьяаныхан одон хүртэлээ. Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар зэвсэг түвшний ТЭГ 11, ТЭГ 14, ТЭГ 15, ТЭГ 34 дугаар ангиуд, цэргийн гавьяаны улаан түгийн одонгоор, зэвсэг түвшний ТЭГ 84 дугаар анги, цэргийн гавьяаны одон, зэвсэг түвшний 186 дугаар анги, алтан гад одонгоор тус шагнагдлаа. Монгол цэрэг даян дэлхийд инхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож эхэлснээс хойш 14 дахь жилийнхээ нүрийг үзэж байна. Энэ хугацаанд давхарцсан тоогоор Монгол Улсын зэвсэг түвшнээс 14,000 гаруй цэргийн албаагчид дэлхийн халуун цэгүүдэд үүргээ амжилттай биелүүлж, эх орон зэвсэг түвшнийхээ нэр хүндийг өндөрт өргөж ирсэн байдаг юм. Эдгээр цэргийн албаагчдын маань үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсний цаана нь цэргийн үндсэн сургалт бэлтгэл байдаг юм. Монгол Улсын зэвсэг түвшний инхийг дэмжих ажиллагааны сургалтын төв нь олон улсын жишигт нийцсэн сургалтын орчин бүрдүүлснээр Номхон далай дахь Америк нэгдсэн улсын цэргийн командлаас цэргийн сургалт бэлтгэлийг явуулах бүрэн чадвартай бүс нутгийн сургалтын төв болон батламжлагдлаа.
Энэ нь сургалтын төвийн чанар чансааг олон улсын түвшинд үнэлүүлж чадсан үйл хэрэг болсон юм. Өнөөдрийн байдлаар Нэгдсэн үндэсний байгууллагт цэрэг хандуулж буй оролцоогоор Монгол улс 30 дугаар байранд жагсаж байна. Ийхүү улиран одож буй 2016 онд Батлан хамгаалах салбарт гадаад харилцаа, цэрэг техникийн хамтын ажиллагаа шин шатанд гарсан. Цэргийн мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг шинчлэн боловсруулсан. Олон улсын тэмцээн уралдаануудад амжилттай оролцсон гэд ололттой жил байж чадлаа. Ирэх онд энэ оныхон амжилтыг баттгахын өрөөлөргий. Манай Батлан хамгаалах салбарын энэ онцлог улс орныхоо өмнө хүлээсэн үүрэг, энэ улс орны аюулгүй байдал, Батлан хамгаалахтай холбоотой энэ салбарын онцгой чиглэлийг ач холбогдлыг бол төр засгаас анхааран үзэж онцгойлон дэмжиж байгаа гэдгийг би бас тэмдэглэж хэлэх нь зөв зүйтэй гэж ингэж бодож байна. Ингээд нийт үзэгчдэд Монголынхаа ард түмэнд шинэ морилон ирж байгаа 2017 оны шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Та бүхэн ирэх онд бүгдээрээ эрүүл энх байж ажил үйлснийхээ өдрөг байхын сайхан эрүүлийг дэвшүүлье. Улс орныхоо аюулгүй байдал Батлан хамгаалах энэ ариун үйлсэд зүтгэж байгаа мөрдөстэй цэргийн албан хаагчид тэднийг эрүүл манай салбарын хамт олон ард түмнийхээ улс орныхоо өмнө хүлээсэн үүрэг өргөсөн дангарагтай үнэнч байж албан үүргээ амжилттай нэр дэвтэртэй биелүүлж ажиллах болно гэдгээ та бүхэндээ хэлье. Та бүхэндээ их баярлалаа. Өнөөдөр байлдагч бидний шинэ жилийн баярын онцгой өдөр. Цэргийн албанд татагдахаас өмнө гэр бүл, анги хамт олон найз нөхдийнхөө хүрээнд олны ил нэгэн жишгээр ориглон дарс буудуулан түгээмэл байдлаар шинэ оныг угтдаг байлаа. Байлдагч жил аюу гоё болд юм байна. Урд нь нэг кинон дээрээс үздэг гэсэн цэргүүд хоорондоо бүжиглээл, бие биентэйг бүжиглээл явдаг байсан бас. Манай ангийн төрийн торгон цэргүүд өчигдөр шинэ жилийн баяраа тэмдэглэх орчноо өөрсдөө чимгэлсэн. Цэргийн хүний үйл хөдлөл бүхэн цэргийн даргын нүдний харц, тушаал дор, эмх журам, сахилга бат тодорхой цаг хугацаагаар хэмжигддэг. Нэг жилийн цэргийн албаны шинэ жилийн баярч тэрэл дүрм журам бүхнээр тодорхойлогддог юм байна. Шинэ оноо баяраа автобус үзээга ангийн өдрөд хамт олон тадарч байгаа илүү эрийн цэвэр төрөлсөн та бүхэнд шинэ оны баярын мэндийг дахин өргөж эрүүл аавчаргал сайн өгсөн өрөөж шинэ жилийн баярын дайчин цогтой халуун баярын мэндийг өргөн дэвшүүлье. Цэргийн алба сайхан байна. Олон аав хүүхдүүдтэй 21 аймагаас цугласан, 21 аймаг 300 сумаас цугласан хүмүүстэй хамтарч нэг ангид жаргал зовлонгоо хамт хуваалцаж хамт тэгээд явах сайхан байна. Ер нь цэргийн шинэ жил бол өнөхөр сонирхолтой байд юм байна. Ордноос нэг албан байгууллагын шинэ жил оролцож байсан. Цэргийн шинэ жил бол илүү сонирхолтой болд юм байна. Манай цэргүүд зориулаад одоо нэг таньдаг найз охтуудаа дуудсан. Тэгээд бид нэр одоо ширээ болгон дээр нэг охин одоо суулгаад тэр охтуудаа завгүй хөгжилтэй байлгаж одоо цэргийн шинэ жилийг ангийн зарагч болон одоо
салаан дарга ротын захирагч нартайгаа хамт тэмдэглэл бол сайхан байт байна. Манай найзыг нэмд орч гэдэг. Тэгээд одоо л хуучин зэрэг албаагаад үзэж байгаа удахгүй ерөөдөө албаа штоосон. Тэгээд амар бахархаж байгаа. Цэргүүд бүх юмаа өөрсдөө хийсэн байна. Ер нь хараад захад заалаа өөрсдөө чимэглээд өөрсдөө бүх юмаа хийгээд өөрсдөө авьяасаа үзүүлээд тэгээд ерөнхийдөө айгу энгээрнэ айгу тийм гоё байна. Бид эр хүн болж ганц олдох насандаа Монгол улсын нүүр царай болон албан үүргээ гүйцэтгэдэг төрийн гих эрхэм тодтголтой зэвсэг түвшний тэг 32 дугаар ангид алба хааж байгаагаараа маш их бахархаж байна. Одоо энэ ангид ирснээс хойш одоо манай онжууд бол нийтдээ 200-аад ёслолд явсан. Би бол одоо Асиамын ёслолд явж байхдаа Японы ерөнхий сайд Монголын ерөнхийлөгч хоёртой зураг даруулсандаа их бахархаж явдаг. Миний зураг нээтэд байдаг. Тэгээд ер нь тийм их сонирхолтой энэ ангид алба хааж байгаа одоо хүн болгон төрийн торгон цэрэг гэдэг одоо хүнлэгддэг. Төрийн торгон цэрэгийн одоо улаан хувцас өмсөөд төрийнхөө ёслолд явна гэж бодох хэрэгтэй тий. Маш их бахархаж яадаг. Манай аав энэ төр бас ярьдаг байсан. Манай аав 40 жилийн өмнө энд яг энэ ангид бас алба хаасан. Тэгээд би яг 40 жилийн дараа ирж байгаа. Тэгээд аав энэ төр бас ярьдаг. Би энтэйгээ бүжгэлдэг, задгаа цагаан бүжгэлдэг байсан гэж ярьдаг байсан. Тэгээд маш гоё болт юм байна. Өөрөөсөө энэ бүх чимэглэл бүх юмаа хийгээд бүх юмаа бэлдээд өөрийн гараар хийсэн болохоор маш гоё амттай. Бүх юм айгүй гоё гэдэг юм байна. Элдв маягийн гоёл чимэглэлчгүй энгийн л нэгэн цэргийнхээ хувцсаар гоёлоо. Мөр зэрэгцэн алба хааж байгаа зарим залуус маань цэргийн алба сахилэг зохион байгуулалт авьяас чадвар бүхнээрээ бусдыгаа манлайлан өвлийн өвгнөөс бэлэг гартлаа. Аавын олон хөвгүүд дундаас нэр усаа дуудуулна гэдэг мөн ч сайхан юм да. Ер нь бол цэргийн яаланд авч ирэхээс өмнө бол ер нь ямар нэгэн төсөөлөл бол байгаагүй. Энд ирснээр болохоор ингээд олон хүүхдээ мөр зэрэгцээд өөд хамтаа баяр тэмдэглэж байгаад бол ер нь маш баяртай байна. Асууж шинэ жилүүд айгу задгаалдаг шүү дээ. Энэ болохоор тийм айгу дэгч урамтай айгу тийм бүгдээрээ дүрм товцтойгаа тэгээд айгу цэгцтэй шинэ жил гэж бодож байна. Цэргийн үлээвэр хөгжмийн аянд хөл нийлүүлэн нийтийн бүжиглэнэ гэдэг ч бас амаргүй даваа юм а. Ангийн хөөрхөн бүсгүйчүүд ээж эгчээс минь ялгаагүй тэднийхээ ачаар л нийтийн бүжигэнд жаахан ч ихсэн дөртэй боллоо. Энэ ая магадгүй зүрх сэтгэлд минь мөнхөд хадаглагдан эргэн дурсах түүхийн сайхан мөч байх болно. Эх орныхоо өмнө тангараг өргсөн эр цэрэг бидний шинэ жилийн баяр их л даруухан байхаас ч өөр аргагүй билээ. Телевизэн суугаа нийт Монголын ард түмэнд болон Дархан аймаг суугаа нийт төрөл төрөсөд болон арга гэрхэндээ ирж буу шинэ онд эдгээр анги хамгаалсан төрлөөрөө төвшин хамгаалсан байхыг үлжээтэй сайхан өрөөлөг өөдөд нөрөнд төшүүлье. Ангийн загч Хурандаа Батуулд болон ротын захирагч Ахлах дэслэгч Эрдэнэ Самбуу нийт онж яваад тэгээд шинээр татагдсан ирсэн хугацаа цэргийн албаагч болон одоо төрийн торгон цэргийн ангид хуваарлагдсан ирсэн дүүнэртэй бас тэдгээрийн найз нөхдөд гэр бүлийнхэнтэй бүгд нь хайртай шүү гэж хэлмээр байна. За ингээд нийт офицер ахлагч хугацаа цэргийн албаа хаагчтай шинэ ондоо амжилт төлөөр дүүрэн ажил хөдөлмөр нь бүрэл дээшээ голдгоо гэж үсэрээ. Мөн тэгээд Булган аймагт байгаа аав ээж хоёртоо бас хайртай шүүгээ төргөн дүүгээ хурдан идгээрээ гэд гүн албаасаа хаажнаа энд сайн байна. Бидгээ санаа зовоорой гэд минь төргийа. Цагаан торгон өмсгөдөө цаацэг чимэгээ сагсуусаа. Ирж буй 2017 оноос ажил хөдөлмөрийн өндөр амжилтаар өгтаарай гэж ерөөй. Тэгээд цэг цогсоод буудуулахад сумын үлрэх цээж нэмэн гүнд их хөрмөн өшдөг гэдэг энэ сайхан үгээр та бүхэндээ шинэ оны гал халуун баярын мэндийг хүргье. За ингээд бүх онжоодтай болон хайртай аав ээж утгийн зан олон телевизийг үзэн суугаа үзэгч та бүхэндээ шинэ жилийн баярын мэндийг хүргье. Түвшнийхээ бүх анги салбаруудаа шинэ оны мэндийг хүргэе. Тэгээд ирж буй хондоо ажил бүтээлээр дүүрэн байгаарай. Ингээд мөр зэрэгцээ яваа цэргийн албаагчтай шинэ оны мэнд хүргье. Сүрэг модны хоноо
бид дахин хизээч байлдагчин шинжилтээн өргөдөхгүй. Гэсэн ч 1 жилийн хугацаанд цэрэг миний шинэ жилийн баяр бол хамгийн сайхан, хамгийн онцгой баяр байх болно. Энэ сарын 28-ны өдөр Монгол улсын ерөнхийлөгч, зэвсэг түвшний ерөнхий командлагч Элбэг Доржийн зарилгаар зэвсэг түвшний Жанжин штабын дарга даваа дэслэгч генерал Цол гардлаа. Монголын үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоос сэргээсний 105 жил, анхны 5 яамны 1 Батлан хамгаалах яамны 105 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар Батлан хамгаалах яам зэвсэг түвшинд олон жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн зарим офицер ахлагч алпаагчдыг төрийн дээд одоо медалаар шагналаа. Зэвсэг түвшний Жанжин штабын даргын тушаалаар Батлан хамгаалах яам зэвсэг түвшинд аль бүргээ гүйцэтгэж буй хурандаа нарын игнийг өргөтгөн шинэхэн хурандаа нар цолоо гардан авлаа. Өнгөрөх 7 хоногт Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хүндэтгэлийн хурал Батлан хамгаалах яамнаа боллоо. Хурлаар Батлан хамгаалах салбарын гол удирдлагыг тодорхойлон ажилладаг гишүүд 2016 онд салбарт өрнөсөн ажил хэрэгээ дүгнэн хэлэлцсэн. 2016 онд тэргүүний цэргийн штабаар шалгарсан дунд говь орхон аймагуудын цэргийн штабын дарга нарт Батлан хамгаалахын сайд Бат Эрдэнэ баяр хүргэж өргөмжлөл гардууллаа. Мөн зэвсэг түвшний 337 тэг 16 дугаар бригадын захирагч нарт үйл ажиллагаанд нь хэрэгцээтэй байсан автобусны түлхүүрийг гардуулсан юм. Энэ сарын 27-ны өдөр Монгол улсын төр цэргийн нэр зэтгэлтэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон дурсамж номын нээлт Батлан хамгаалах яамнаа боллоо. Жирийн цэргээс бүгд найрамдах Монгол ард улсын Батлан хамгаалахын сайд хүртэлх цэрэг хүний амаргүй урт замналыг туулгатаа. Жагсаалч Роберт Алдрыг ард түмнээсээ хүртсэн цэргийн нэр зэтгэлтний талаарх олон дурсамж уг номонд багтсан байна. Батлан хамгаалахын сайд Бат Эрдэнэ Батлан хамгаалах яамыг удирдах явсан үе үеийн сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарыг офицеруудын ордны соён танхимд өнгөрөх 7 хоногт хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Исламын бүгд найрамд Афганистан улсад явагдаж буй НАТОгийн тэргүүлсэн шийдвэртэй дэмжлэг ажиллагаанд холбооны бүгд найрамд Герман улстай хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол улсын зэвсэг түвшний цэргийн хамгаалалтын ороотын 4-р ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн эх орондоо ирсэн. Үүргээ амжилттай биелүүлсэн цэргийн албаагчдад Монгол улсын ерөнхийлөгч, зэвсэг түвшний ерөнхий командлагчийн зарилгаар төрийн дээд одоо медалийг гардууллаа. Батлан хамгаалах яамны харьяа цэргийн дуу бужгийн эрдмийн чуулгын гослол дуучин соёлын тэргүүний ажилтан ахлагч Бадрал өнгөрөх 7 хоногт эх орондоо ирсэн. Түүнийг цэргийн дуу бужгийн эрдмийн чуулга үлгэр жишээ үлээр найрал хөгжмийн хамт олон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл өгтөн авч хүндэтгэл үзүүлэн баяр хүргэлээ. Ийхүү Монгол улсын Батлан хамгаалах бодлого зорилт зэвсэг түвшний үйл ажиллагаа, цэргийн албаны онцлог, цэргийн албаагчдынхаа үйл хэрэгээс сурчлан таниулах зорилготой эх орны төлөө нэвтрүүлгийн энэ оны отгон дугаараа эрхэм үзэгч та бүгдийн хүртээл болголоо. Ирж буй 2017 онд юу сонсон эсэн цагаан хүсэлтэн сэтгэгчлэн бүтэж байхын өлзөөтийн өрөөлийг өөдөөд нь өргөн дэвшүүлье. Эх ондоо шинэ мэдээлэлтэй эргүүлзье. Түр баяртай.